Оройн төргийн олуулаа мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Олуулаа мэдээллийн хөтөлбөрийг сэтгүүлч Атгамбатар энэ удаагийн улсын хурлын сонгуульд ардсан намаас нэр дэвшиж байгаа сэтгүүлч Оюун Дарнаар хөтлөө өргөж байгаа байлаа. Авилгын хар ханыг нурааж улс шиг сайхан хөгжихийн тулд бид олуулаа болж хүчрхэгжих учиртай. Олон жижиг нам эвсэл тархаа бутархаа бие даагчид сонгогдвол Монголын төр шуудаад хийсэн үхрийн үр шиг болж асуудал шийдэгдэхгүй улс орны хөгжил гацх аюулд орно. Монголын хагарал монголчуудад хизээч сайнаар нөлөөлж байгаагүй. Гагцхүү гадныхны идэж болоход л сайхан зууш болж өгдөг. Тийм ч учраас сонгогчид та бүхэн маш хариуцлага цагаар ардсан намдаа бүрэн итгэж саналаа өгөөрэй. Олуулаа ялан шиг өссөн сайхан ураагаар энэ өдрийнхөө хөтөлбөрийг эхлэе. Өнгөрүүлсэн түүх өнөөдрийн боломж маргаашийн ирээдүй биднийх эрх чөлөөт эрүүл нийгэмд эрхтгч сайхан амьдран гэдэг дамд эргэлзэлгүй баян орны иргэд баян амьдрах учиртай. Олуулан ялан шүү ардчилсан нам. Олуулаа мэдээллийн хөтөлбөр өчигдөр Монголд цөмийн хаягдал булшлах гэрээг бичлэн байгуулсан төрийн өндөр албан тушаалтнууд болох ерөнхий сайд Батболд, Эрдэс соёлын эрчим хүчний сайд Зоригт, гадаад харилцааны сайд Зандан Шатар нарыг илчилсэн Ахтемч Инх бат яриаг хүргэсэн билээ. Цөмийн хаягдлыг булшлах гэрээг хийгээгүй хэмээн эрх баригчид Монголын хэвлэлүүдээр өдөр бүр цацаж ухуулж байсан ч мэдээллийн нээлттэй орчинд амьдарч байгаа монголчууд маань гадны хэвлэлүүдээс уг гэрээ нэгэнд хийгдсэнийг олж мэдсэн билээ. Японы Майничи гэдэг асар том сонин байгаа тий. Тэр сонин дээр гарсан мэдээлэл бол зөвхөн тэр Майничи дээр биш ерөнхийдөө олон улсын мэдээллийн түвшинд бол их цацагдсан байгаа. А тэрэн дээр болохоор Монгол улсын тодорхой албан тушаалууд нь өөрсдөө Монгол цөмийн хаягдал болох талаар гуйж нэлээд хүсэл тавиад яваад байгаа бол бичигдээд байгаа тийм ээ. Тэгээд энэ өнөөдөр энэ ажлыг бол ерөнхий сайд Сүү Батболд одоо ахлаад тийм ээ. Тэгээд энэ ажлын хэсгийг аваад явж байгаа юм бол Зоригт сайд юм байна эрчим хүчний. Зандан Шатар бас мөн удаа дараагийн хэлцээрт орж исэн гэж Майничи сонин дээр бол гарсан байдгийг. Цөмийн хаягдал булшлах асуудал нь асар их үнэтэй бизнес байдаг тул улс орон ядуу байх 90-ад онд зарим улс төрчид тэр байтугай цөмийн энергийн газрын дараагаар олон жил ажилласан Ахтемч Инх бат өөрөө хүртэл 20 жилийн өмнөх тэр үед ер нь булшилчхад яадын хэмээн эргэлзэж явжээ. Гэтэл бол аавда загнуулсан. Чи одоо миний төрүүлсэн хүү төрсөн эх орноо хогносоо болох гэж байгаа юм уу? Гэт загнуулснаас хойш би энэ хог хаягдлын эсрэг бол өвгөн аавынхаа захиасын дагуу эсэргүүсэж яваа юм аа. Сүүлийн үеийн ерөнхий сайд нар ийм асуудалд орж ирсэн, ийм хэлцээр хийж ирсэн гэж худал мэдээлэл хийсэн байгаа. Аль социализмын үеийн үеэс. Социализмын үеэс бол ярьж байсан үнэн. Гэхдээ энийг бол тодорхой хэдэн эрдэмтэн хоорондоо ярьжсэн, дотроо ярьжсэн. Харин энэ тулд ерөнхий сайдын үед бол гадагшаага ярьж эхэлсэн. За түүнээс гадна бол одоо энэ яриан дотроо манай Монгол улсад бол цөмийн салбарыг үүсгэн байгуулсан академич содномыг энийг дэмжиж ирсэн маягтай нэрийн дурдж хүнийг төөрөгдүүлж байгаа. Миний эцэг хизээш ийм асуудал хөөцөлж байгаагүй. Энэ цөмийн хаягдал манай Монголд оруулж ирэх булшлахын эсрэг бол тууштай тэмцэж исэн хүн шүү. За энэ эцгийнхаа захиасаар бол би чиний эсрэг тэмцэж яваа. Инх бат даргыг инхүү хаягдал булшлах гэрээний эсрэг хатуу зогссныхын төлөө эрх баригчид түүнийг ажлаас нь халжээ. Хууль бус энэ үйлдэлийг шүүхээс үнэн зөвөөр нь тогтоож инх бат даргыг ажилд нь эргүүлэн тавих шийдвэр гарсан байна. Гэвч түүнийг ажилгүй болон хэсэг хугацаанд шүүхээр явж байх оронд өнөөх цөмийн хаягдал булшлах гэрээ хэдийн хийгдэж амжсан байна. Их яар сандарж хийсэн сая намайг яаран сандран энэ миний албан тушаалаас чөлөөлдөг бол сонгуулийн мөнгө хийх гэж яарсан юм аа. Ер нь бол энэ асуудлаа бол ер нь бол нэг тийшээ болох ёстой. Гин буруутны нь бол олох ёстой. Тэгэхээр энэ гин буруутны нь олдог тусгай байгууллага байгаа. Энэ улсын аюулгүй байдлыг хариуцсан байгууллага бол энийг олж ядаад ах, мэдэж ядаад ах юм байхгүй шүү дээ. Хэн хизээ хаашаа томилтоор яв? Ямар яриа хэлцээр хийв. Жишээ нь одоо Зоригт сайд Америкт очиод хийсэн хэлцээр ярианд нь бол Бэх бат сайд байж л байсан. Ариуна гэж тэр элчин сайдын яамны хүүхэн байж л байсан. Эднүүсээс асуухт л одоо тодорхой юм байгаа юм шүү дээ. Энэ 2010 оны 3 сард Франц улсад бол энэ олон улсын хэмжээний их том хурал болсон цөмийн. За тэр хуралд бол оролцоод явж байхад бол Америкийн
DOE гэдэг байгууллага одоо эрчим хүчний яам шүү дээ. Тэр байгууллагын орлогч нь бол надтай уулзсан. Тэгээд уулзаад бол танаа нэг тийм төрийн байгууллага байдаг юм байна. MNI гэдэг нэртэй. Тэр төрийн байгууллагын шин төлөөлж хүн ирж уулзсан манайхантай гэж бол над ярьсан. Би одоо ийм нэртэй байгууллага ер нь сонсоогүй юм байна. Төрийн байгууллага бол байхгүй гэсэн чинь туслахаа дуудаад яах юм ярьж ирсэн. За чи мэдэхгүй юм байна. Гэхдээ ийм байгууллагаас бол манад Монголд бол цөмийн хаягдл байршуулах санал ирсэн шүү. Та нар энд бэлэн юм уу гэж бол асуусан. Энэ Монголын цөмийн санаачлага гэдэг төрийн бус нь мэддэхгүй энэ том төсөл хэрэгжүүлж байгаа байгууллага. Тэгэхээр зэрэг энэ нууц байгууллага байгуулагдсан Монголд мэддэхгүй энэ бол өөрөө асар том гэмт хэрэг байгаа. Монголын үндэсний аюулгүй байдлын асуудал бол занал хийлж байгаа. Тэгэхээр зэрэг энэ хүмүүсээс бүгдээрнгээс нь одоо тодорхой яг мэдүүлгийг аваад энэ бол эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэж асуудал гэж бодож байгаа. 20 жилийн өмнө Оросын холбооны улс Японоос цөмийн хаягдал оруулж ирэхэд жилд 20 тэрбум $. Авдаг байжээ. Тийм болохоор эдгээрийг зуучилсан хүмүүс маш их мөнгөн шан харамж авдаг. Тийм ч учраас энэхүү гэрээг сонгуулийн өмнө яаран хийсэн нь учиртай байсан тухай Эрдэмтэн академич хэлж байна. Бид нар сонгогдоод цаашгаа бол энэ үйл ажиллагаагаа бас явуулах нь байна. Ийм хүмүүсийг бол ерөөсө сонгож болмооргүй байна. Тэгвэл би бол энэ үгийг бол эрдэмтэн хүний хувьд хэлж байгаа юм. Академич хүний хувьд хэлж байгаа юм. Энэ байдлыг мэрэгжлийн хүний хувьд хэлж байгаа юм. Энэ байдлыг бол төвчийн арга байхгүй шүү дээ. 2000 оноос хойш ах намаа 3 удаа сонгосоод Жухам. Сонгоод явуулсан ах намынхан тэгээд ам марилтаад 2 салчих юм даа. одоо нэг салхи оруулах болсон байгаа. Харин тийм ээ. Энэ жил ардчлалынхныгаа гарнаа. Олны ам олуула ялан сэхэн ортой доо. Олуула хөгжин. Олуула ялна. Олуула ялна шүү. Сонгогчид саналаа хэний ч нөлөөнд автахгүйгээр гаргах ёстой. Гэтэл өнөө маргаашийн талхны мөнгөөр тэдний саналыг худалдаж авах гэсэн олон жил гарсан арга зарим нэр дэвшигчид сурталчилгааны сүүлийн өдрүүдэд идэвхийлэн явуулж эхлээд байна. Тухайлбал 2008 оны сонгуулиар сонгогчдод мөнгө төгрөг тараасан гэх хэл аманд өртөж байсан ч хариуцлагаас мултарч чадсан Увс аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Хүрлбаатар Чойжилсрын нар энэ удаад аргаа өөрчилж өөрсдөө биечлэн тараах бус харин төрийн албан хаагчдаар мөнгө тараалгасан хууль бус үйлдэл гаргасан нь баримтаар нотлогджээ. Ардслан намын ерөнхий наримчгийн дарга Эрдэнэт энэхүү үйлдэлийг шалгуулахаар Монгол улсын ерөнхий прокурорын газарт хүсэлтээ гаргасан байна. Хэрэг хуучирдаггүй гэдэг үг бий. Энэ үгийг Увс аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Чойжилсрынд увсчууд сануулж байна. 2008 оны сонгуулиар сонгогчдод өөрийн биеэр мөнгө тарааж хуулийг гуйл болгосон тэрээр хариуцлага хүдээгүйгээр барахгүй эрхэм гишүүний сэнтий заларсан. Ийхүү сонгуулийг бодлоон тулж хууль бусаар сонгогдож байсан Чойжилсрын энэ удаагийн сонгуулиар ч гэсэн энэхүү үйлдэлээ давцсан учраас Ардсан намын ерөнхий наримчийн дарга Эрдэнэт Монгол улсын ерөнхий прокурорын газарт Монгол Ардын намаас Увс аймагт нэр дэвшиж байгаа Хүрлбаатар Чойжилсрын нарыг шалгуулах хүсэл гаргажээ. Дээрх нэр дэвшигчдийг шалгуулах үндслэлдээ Монгол Ардын намаас улсын хурлын сонгуулийн 15 дугаар тойрогт нэр дэвшигч Хүрлбаатар Чойжилсрын нарын туслах Чинбат Баттогдох нар нь 2012 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Өмнө Говь сумын иргэн нэр бүхий оюутнуудад мөнгө тарааж улсын хурлын сонгуулийн тухай хуулийн сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах гэсэн заалтыг зөрчсөн талаар баримт нотлоготой бичсэн байна. Монгол Ардын намаас ярьж яана гэсэн. Ороод ирсэн чинь хоёр залуу байл. Таах ингээд бид нэг намын Ахмад гişүүдтэй хятад дөр өгч байгаа маа хятад сонгогч байгаас юус хамаарат та нар 100 сая төгрөг та битээ хүний амтнд хэлээрэй. Би та гэдэг 100 сая төгрөг 5 тавьчих гэлээ. Энэ ямар хөрх хүн бэ гэсэн чинь Улаанбаатарт байдаг Чойжаа хөрлөө хоёрын биш төрөлөгчнөр биш тэгж л гэрсэн. Угаасаа дотор миний зураг байгууламж би тгийг өгч хэлэх юм хаашаа юм бэ.
За мөн Монгол Ардын намын нэр дэвшигчид ном, эд бараа, гар утасны програм хангамж гэх мэт зүйлсийг үн төлбөргүй тарааж байгаа зөрчлийг удаа дараа гаргаж байгаа бөгөөд сонгуулийн ерөнхийлөгөө болон бусад тойргийн хороодод гомдол гаргадаг боловч хүлээж авсан тохиолдол байхгүй, цаашиж хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байгааг нь. Чойж сэрэн хурлаатар нарын хууль зөрчил үйлдэлийг тасан зогсоохын тулд цагдаагаас тусламж авахыг хүссэн боловч цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх анхааруулга авах нь бүхэл зөрчлийг баталгаажуулах гэсэн хүмүүсийн камерыг булааж авах зэрэгээр хууль зөрчигчид үйлчилж байгаа учраас Арч намынхын энхүү Монгол Улсын ерөнхий прокурорын газарт ханджээ. Яг ийм үйлдэл нийслэл хотод түмэн давтагдлаа. За нийслэлийн Баян зүрх дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч Арвины нэрийн өмнөөс 19 дугаар хорооны дарга сонгогчдод бэлнээр мөнгө тараасан баримт илэрлээ. Нэг аваад 20 мянган рубль байгаа юу? Тэр яа гэж. Тэр яа. Тэр одоо Ардын намын батхтай. Тэгээд үгүй дараа нь. Сонгуульд яг 5,000 цаас гисэн сая одоо 20 гисэн 20 байтгаа 2 ч гэсэн одоо бид чинь хэрэгэл болоод байгаа болох тавсан. Тийм. За эсний өдөр нь 8-ны өдөр гэсэн 9-ний өдөр 10 төглөө 9 төглөө дэглэгдсэн шүү. Тэр мөнгөтэй яг ямар учир шалтгаантай ямар мөнгө гэдгийг танд хэлсэн. Яг нэг чигээрээ гэж хэлчихсэн. Шин байхгүй. Манай хэрүүлийн манай энэ багт өгсөн. Манай тий 20 мянга төгссөн. Манай нэг хоёр хүү бэр хоёрт өгсөн хүүц байхгүй хөдөө явуулсан байх. Тэр хэдэл харин дуулаад ингэж тэгэл би явуулсан юм байна тэгэл гэж. Яг манай охот энийг 10 нугалж өгдөг гэдэг энэ өргөдлийг өгсөн. Бидэнд одоо бас мөнгө л одоо мөнгө байна. Ийхүү Баян зүрх дүүргийн 19 дугаар хорооны зарим иргэдэд хорооны засаг дарга мөнх эрдэнэ бэлнээр 20 мянган төгрөгийг нэг чигээрээ гэж өгчээ. Иргэд энэ үйлдэлийг санаатаагаар санал худалдан авах башир арга гэж үзэн сонгуулийн ерөнхий хороонд дүрэл гаргасан байна. Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу иргэн та сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах хууль бус үйлдэлийн гэрчүүлсэн. Танд мөнгө өгсөн бол сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдвэл мөнгөнд дүнг 10 нугалж авах боломжтой. Сонгогч та бүхэндээ одоо нэг мандатад тойрогт саналын үнцийг хэрхэн бөглөх зааврыг танилцуулъя. Энэ бол жишээлбэл Говь Алтай аймгийн тойрог байгаа Улсын хурлын сонгуулийн 5 дугаар тойрог. За хамгийн түрүүнд та нэр дэвшигчээ одоо олохын тулд энэ ардчилсан нам гэж бичсэн энэ голын игнийг хамгийн түрүүнд олох ёстой. За энэ голын игнэний одоо ардчилсан нам гэсэн нэрийн доор Балдан Живийн Ариун сан гэдэг нэг л хүний нэр байгаа. За энэ нэг мандаттай тойрог учраас нэг л хүний нэр байгаа. Тэгэхээр энийгээ бол ингээд дүүртэлэн дугуйлна. Намуудын жагсаалт бол мөн адилхан ийм 3 игнээ баг нь байгаа. Энэ 3 игнээ багны голын игнэний хамгийн дээдлэлт нь ардчилсан нам гэсэн байгаа. Энэний өмнөх энэ дугуйг ингээд дүүртэлэн дугуйлнаа. Сонгуул орчион дахь аль нь саналаа өгч чинь. Сонгосон нам бодсон хүн бий дээ. Өгөндөө. Сарын дараа наадам аяанд ирлээ дээ. Жухмаа жухам. Олуулаа ялсан онцгой сайхан наадам болно доо. Олуулаа ялна. Олуулаа наадна. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Төр хамгийн муу менежер гэдгийг онл практикийн аль аль нь дэлхийн нийтийн туршлага харуулсан. Хэдэн мянган жил гагцхүү өмчтөй хөрөнгөтэй байснараа л хүчирхэгжиж авсан монголчуудыг коммунизмын үед өмчийг нь хурааж гарыг нь мухарснаар ард түмнээ гагцхүү нам засгийн мэрэгэн шийдвэрийг л харж суудаг зомби болгож байсан түүх саяхных. Гэтэл тэр нийгмийг нураагаад 20 гаруй жил өнгөрчгөөд байхад Монгол Ардын намын нэгэн эрх мэдэлтэн олон жил нутгийн ард түмний мэдэлд байж үр өгөөжөө өгөн ажиллаж байгаа хувийн өмчийг нь хурааж төр давхаар бодтойгоор хөөцөлдөж яваа гэнэ. Долгор зөвлөх нутгийн иргэдийнхэн өмчөд 5 толгойн хувьцаат компанийг улсын мэдэлд авах тухай асуудал дэвшүүлэн бичиг сачиг үйлдэлэнд баримтаар нотлогдож байна. Нутгийн гишгэн авч чадахгүй хүрээд байгаа өмнө говьчуудын эсрэг хийсэн энэ уваг үйлдэл нь долгорыг болон Монгол Ардын намыг эсэргүүцэхэд хүргээд байгаа. Гэтэл одоо долгор зөвлөх орон нутгийн өмч 5 толгой компанийг төр авахгүй зүтгээгүй зүгээр л хяналт тавих гэж байсан мэтээр тайлбарлаж байгаа. Энэ тухай Монгол Ардын намын сонгуулийн захиалгад ардын мэдээ нэвтрүүлэлт өгсөн ерөнхий сайдын буюу засгийн газрын хэвлэл мэдээллийн албан дарга оюун чимгийн ярилцлагыг хүргэе. Зөвхөн Монгол Улсын засгийн газрын тэргүүний зөвлөхийн ярьсан ярианс үзэхэд цаашдаа орон нутгийн иргэд энэ жижиг 5 толгойдоор өөрсдөө хяналт тавиад өөрсдөө баялгаа хүртэх энэ боломжийг хангах тал дээр хяналт тавьж ажиллана гэсэн асуудал яригдсанаас ш энэ жижиг 5 толгойг засаг өөрийнхөө эрх мэдэл төр авч ийн гэсэн асуудал огт тэр үе яригдаагүй л дээ. Гэтэл орон нутгийн 5 толгой компанийг төр давхсан атгах санаа нь доорх баримтаар нотлогдож байна.
Тус компани нийт хувьцааны 51% ногдох эд хөрөнгийг төрийн өмчөд буцаан авах талаар улсын их хурлын тогтоолын төсөл холбогдох материалыг боловсруулан ирүүлсэн байна. Төрийн өмчлөлд эд хөрөнгийг шийдвэрлэх тухай улсын их хурлын тогтоолын төслийн үс баримтлалыг боловсруулан батлуулж, холбогдох бүрдлийг хангаж, засгийн газрын хурлаан зохих журмын дагуу хилцүүлж арга хэмжээ авна. Монгол улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга доолгор гэжээ. Ийхүү алхан бүртээ худал ярьж ард түмнээ мэхэлж байдаг ардын намд говьчууд итгэл үзүүлэхгүй. Нэгдэлчин хөдөлгөөн гэж малыг малчтаасаа нийгэмчилж улсын хөгжлийг зогсоож исэн ардын нам одоо ч бас л энэ зангаа тавилгүй орон нутгийн өмчийг төрдөө авах гэж улаан цайн зүтгэх нь үнэхээр хуучин сүг үзэлтэйгээ дахин нотолж байна гэж өмнө говьчууд үзэж байна. Сонгуулийн тухай шинжилсэн хуульд урлаг соёлынхныг ашиглан тоглолт зохион байгуулах сурталчилгаанд тэдний уран бүтээлийг ашиглахыг хориглосон билээ. Гэвч тоглолт зохион байгуулаагүй ч гэсэн дуучид, жүжигчид олноороо цугларан өнөөдөр хан уул дүүргийн гудамжуудад хууль бусаар ажиллаж байна. Камертон хамтлагийн дуучин Иба Мэд, за X2 хамтлагийн жүжигчин Он Төтө, Наран Солонго Наран, за ухуулагчийн албан ёсны үнэмлэхгүй хэрнээ хан уул дүүргийн ард иргэдийн дунд ухуулгын ажил хийж явна. Би орон улс төрч биш ээ. Бид бол улс төрч биш. Өөрсдөө иргэнийхэн өрнөсгөр би хүмүүсийн дэмжээл явуулж байна. Энэс ямар ч ухаалаг болсон. Ухаалгын юм гэж яриаг. Харин юу ярьсан асуу. Бид нар ерөөсөө ухаалсан багчгаар иргэн хавьд дэмжээл явуулж байна. Бидний тоглолт хийгээгүй. Дууч хуудаагүй. Илдүү хамгаалж хараад өөрөө дэмжиж явж байна. 2008 оны улсын хурлын сонгуулиар тэр үеийн Монгол Ардын Хосголт нам одоогийн Монгол Ардын нам иргэн бүрт эх орны хэршиг 1,500,000 төгрөгийг биднээр өгнө гэж амласан. Харин 2008 оноос даруй 4 жил өнгөрч 2012 оны улсын хурлын сонгуул болоход хэдхэн хоног үлдээд байна. Амлалт арга заасан хэд гурван төгрөгийг иргэд сонгогчид амлалтаа бүрэн биелүүллээ гэж үзэж байгаа болов. За сургалтын төлбөртөө нэг 500,000 төгрөг авсан. Тэгээд яг 21-ээр орж байгаа шүү дээ. Нэг сая орчим төгрөг болсон болов да сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан амлалтаа биелүүлээгүй. Би жойт болохоор тэгээд сая төгрөг авсан шүү дээ. Тэгээд яг бүрэн биелээ өгөх. Тэрийг одоохондоо сайн мэдэхгүй л ээж та. Одоо юм хэлээд хэдэн төгрөг авч байгаа. Одоохондоо нөгөө нэг хүний хөгжлийнхөө 21,000 ийг л авсан. Тэрнээс өөрөө одоохондоо мэдгч юм алга. Сая 500 өгнө гэж 500 өгсөн шүү дээ. Тэгэхээр чи сая төгрөг татна үстэй. Тэгэхээр одоо бүрэн биелээг үл гэж бодож шүү дээ. Тэр чинь ерөөсөө биелээг болох шүү дээ. Одоо би гар дээр тийм аваагүй юм чинь одоо яаж биелсэн гэж хэлэх үү тийм ээ. Тодорхой үрдэн л харна шүү дээ. Тэ биелээг үүж үзэж байна. Өгнөсөн одоо энэ сая 500 төгрөг гэсэн амлалтаа бас биелүүлээг л байна шүү дээ. Одоо хүртэл ингээд хүмүүс ингээд очтоо зарим нь банкнаас нь хоосорчлоо гэж янз бүрийн яриад ингээд яаж шүү дээ. Би бол тийш л ойлгож байна. Одоондоо амлалтаа өрөөгүй байгаа тэгээд одоо цаашдаа яах юм байгаа мэдэхгүй. Ийм зүгээр байл. Тэр чинь хөгжөөд өгөөд оюутан гуудал авсан гэж маань хэлсэн бол аваагүй шүү дээ. Амлалт биелсэн гэж үзэж байна. Үгүй л гэж үздэг шүү дээ. Билээгүй шүү дээ. Та хэдэн төгрөг авчаад байна вэ? Одоо мэдгүй байна. Би бас алдаг оног л авдаг. Ер нь бол биелээгүй шүү. Ер нь юм биелсэн гэж ер нь бодохгүй байна. Ер нь яг энэ улс орны эдийн засгийн байдал санхүү нь одоо нэлээд хүнд байгаа болтой юм байна. Тэгээ одоо 330,000 төгрөг өгсөн. Өмнө нь 500,000 цугуулаад өгсөн. Одоо энэ үлдсэн мөнгөний энэ сард багтаагаад өгөх юм гэсэн шүү дээ. Сонгуулийн өмнө ер нь өгчихгүй тэгээд амлалтанд биелэх болов гэсэн юм бодолтой байна. 2008 онд Монгол Ардын нам иргэн бүрт сая 500,000 төгрөг өгнө гэж амласан шүү дээ. Энэ амлалтаа одоогийн мөлөд биелсэн гэж үзэж байна. Хангалтгүй. Биелсэн гэж үзэх хүнс алга шүү дээ. Та одоогийн мөлөд хэдэн төгрөг биелнээр гар дээр авчаа. За сайн тоосч үзээгүй мэн. Үрдэн харагдахгүй шүү дээ. Чи үрдэн харчих хэрэгтэй шүү дээ. Энэ амтрамаг юм хичээлээ. Мэдгүй энэ ч одоо тэгээд биелсэн юм шиг ямар ч гэсэн нөгөө арчилсан намынх нь эрдэнэ тэр нь л сая төгрөгийн тэр нөгөө хувьцаанд болсон юм шиг байл. Сонгуулийн сурталчилгаа дуусгаад 3 хоног үлдэж байна. Сонгуулийн сурталчилгааны туршдах арчсан намын мэдээллийн албан ёсны их усэр олуулаа мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн дугаараар өндөрлөж байна. Энэ төрлийн жолоог 5 толгоогоо 6 хуваагаад гадныханд өгөх гэж байсан улсуудад өгч болох уу? Энэ төрлийн жолоог Монголдо цөмийн хаягдлыг булшлах гэрээг нууцаар хийсэн улсуудад өгч болох уу? Иргэн та энэ сарын 28-ны өдөр эдгээр асуултуудад болохгүй хэмээн нэгэн дуугаар хариулж гадны их мөнгөний дийлдэж давшгүй их хүчийг сүрэн зогсох чадaltaй болохын тулд олуулаа ардчилсан намд итгэн саналаа өгнө гэдэгт найдаж байна. Олуулаа ялна шүү. Алуун илгэн нутаг тан эзэн нь уулж төрсөн бид төрөн хэнээр төшүүлхэн сонгон шийдэх мөчөрлөө. Таны сонголт, таны итгэл, таны зэн согон алуун илгэн нутгийн хан ирээдүйн хөгжлийн хурдыг шийднэ.
Андах наран хэнийг шалгалгүй ичгэрлэн хайрладаг шиг эрх чөлөө ардчлал шудраг ёсны наран халуун элгэн нутагт мань эгнэгт мандах болтугай. Эх хором минь мандан мадрах болтугай. Олуулан ялан шүү.